Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Майка гэдэг. Өөрийн YouTube дугаараа загварын зөвлөгөө, уншсан ном, солонгос улсын аж амьдралын талаарх 3 сэдвээр влог хийдэг байгаа. Миний влогийг үзэж байгаа танд маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн влогоор эмэгтэйчүүдэд зориулсан гадаад стил имижийг бүрдүүлэхэд хамгийн сайн мэдэх хэрэгтэй зүйл болох биеийн пропорцийн талаар зөвлөгөө өгөх гэж байна. Ерөнхийдөө эмэгтэй хүний биеийг алим, лир, гүзээлцгэн, элсэн цаг, тэгш үнзэг гэсэн 5 хэлбэрт хуваадаг. Өмнөх влогоор лир хэлбэртэй бүсгүүчүүдэд зориулсан зөвлөгөө оруулсан бол өнөөдөр тэгш үнзэг хэлбэртэй бүсгүүчүүдэд зориулсан зөвлөгөө өргөх гэж. Тэгш үнзэгт биеийн онцлог маань мөр, бэлхүүс, бүгс говийн хэмжээнд ойролцоо байдаг. Бүх бүгс жижигтэй, урт хөлтэй. Ийм биетэй ямар одод байдаг вэ? Бүгдээрээ харцгаая. Эдгээр одод нь таны биеийн хэлбэртэй адилхан учраас та энэ хүмүүсийн өдөр тутмынх нь хувцлалтаас санаа аван хувцлах боломжтой. Манай сонингуудад ямар хувцас тохирдгийг судалцгаая. Манай сонингуудад хамгийн их тохирдог хувцас цээж хэсгээс доошоогоо сул загвартай хувцас тохирдог. Ингэр хэсгээрээ аль болох чимэглэлтэй, товчтой, халаастай тийм цамц өмсөж байгаарай. Бариу ташаа хүртэл урттай, загварлаг хүрэн, өргөнч биш, нарийнханч биш, дунд хэмжээтэй бүс. Сороочиг маш гой зөгтөг. Бөмбөр хэлбэртэй жакет. Та даашин сонгохдоо эмэгтэйлэг бөгөөд зүйлүүд хамгийн их мод болж би мениш лук. Энэхүү хоёр загвар маш гой зөгтөг шүү. За бүгдээрээ доогуура ямар хувцас өмсөхийг харцгаая. Нэгт A хэлбэртэй богино юбг, хуниастай юбг, дэрэгвэр богино даашинз, хуниастай шорт, урт юбг, өндөр судалтай өмд, босоо судалтай хувцас, H хэлбэртэй богино даашинз, харбитан загвартай джинс өмд, гоёл чимэглэлтэй ихтэй юбг өмсчиж таны биеийн пропорцийг илүү гой харагдуулна. Сони хэлбэртэй бие чинь яг хав дөрүүлж байгаа учраас хэлбэр өгөөд бэлхүүсээс нь аль болох бариад доогуураас нь бас аль болох хэлбэр өгөөд эмэгтэйлэг загвар гаргаж болно. Мөн менэж хэлбэрээр ч явж болно. Энэ хоёрыг л гаргах гэдэг юм л та. Тэгэхээр манай сонингууд ямар хувцаснаас татгалзах ёстой вэ гэвэл хит нарийн өмд, хитрхи нарийн бүс, хитрхи бариун болон шулуун загвартай цамц болон даашинзнаас татгалзах хэрэгтэй. Тэгэхээр хитрхи бариун хувцас таны өргөн бэлхүүсийг илүү харагдуулах учраас бариун хувцаснаас та аль болох татгалзаж байгаарай. Мөн дундуур нь таслаа хийсэн юм шиг ташаа судалтай цамц болон хувцаснаас та бас татгалзаж байгаарай. Мөн дэндүү өргөн өмднөөс та бас татгалзаарай. Тэр дэндүү өргөн өмд маань бэлхүүсээ чинь барихгүй учраас жоохон тийм эргэтэлэг тал руугаа аваа явчих учраас та өргөн өмд болохгүй юм байна шүү. Манай сонингууд материалаа сонгохдоо торон, силикон, шипон буюу хөшигний материалтай, ийм хөшигний материалтай хувцас сонгож өгөөрэй. Тэгжээс таныг уян хатан, дэгжин, эмэгтэйлэг харагдуулдаг. Эсвэл даавуу материал болон костюмны материалтай хувцас сонгож байгаарай. Та хувцсныхаа загварыг харахтаа аль болох энгийн загвартайг сонгож байгаарай. За ингээд танд эмэгтэйлэг болон менэж гэсэн хоёр стил танд маш гоё тохирох юм байна. За та энэ хоёрын аль ч загварыг сонгож байсан. Та өөрийн биеийн хамгийн нарийнхан хэсгүүдээр point хийж өгөөрэй. Том эмэгч. Та нарийнхаа үзүүгээ илүү их гаргахын тулд жижигхэн панда зүг ч юм уу энийг бас нарийнхан харагдуулах тийм цаг ч юм уу бэлхүүсээрээ гоё бүс зүг ч юм уу те. Ингэж та өөрийн хамгийн нарийнхан хэсгүүдээр point хийж давуу талаа илүү их гаргаарай гэж хүсэж байна. Мөн танд өсгийн гутал маш гоё харагдана. Би таныг энэ стилийг бүрэн өөрийн имиж болгоод яваасаа гэж хүсэж байна. Тэгэд өнөөдрийн влогоор тэгс үндэт бүсгүүчүүд маань өөрийн давуу тал болон сул талыг мэдснээр цаашд өөрт нь ямар хэлбэртэй хувцас, ямар давуу, ямар стил тохирохыг мэдэж авлаа. Би таныг хамгийн cool стилийг гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд танд өнөөдрийн зөвлөгөө таалагдсан бол subscribe and like дарж, share хийж бусад сонингуудаас тараагаарай. Тэр влогтой минь хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай.